За энийг YouTube дотлоо морил тэгээд өдөр бичлэг орсон таалагдсан уу та нарт тэгээд өнөөдөр болохоор орой болохоор нөгөө тоглоомныхоо part 2-ыг тоглосон байгаа. За тэгээд тэр нь энэний part 1, part 2, part 3, part 4, part 5 мавыг оруулна. За тэгээд Дацнан Abraham бас 5 6 7 8 9 10 гэл энэ цуурлууд ер нь хий гэж бодож байгаа. За тэгээд нэг тоглоо нэг бэлэг авах тутамд амар олон ийм бэлэг авсан баггүй юу? Эсвэл би бэлгэнүүд авахгүй тоохгүй яваад юм уу мэдхгүй бахан цугларсан байсан. Тэгээд би тэр бэлгэнүүд одоо задлсан. Би ингээ ардлаахан харагдж байгаа зургнууд байгаа зү. Тэр зургнуудыг би өмнөх бичлэгэн дээрээс авахгүй юу? Өмнө хийжсэн бичлэгэн дээрээ. Тэгээдсэн чинь тэр нь реклам гараад би тэр рекламсаа гараад буцаж тэр тоглоомдоо орсон чи яасан гэж юу болсон гэж энэ тоглоом маань дахиад шинээр эхэлсэн. Тэгээд одоо ингээд дахиж нэг бичлэг эхлүүлээд тэгээ юу яасан чинь яасан гэж тэр бичлэг маань олдохгүй байсан. Хийхдэггүй бүтгэдэггүй байсан. Тэгэхээр би дахиад бичлэг хийсэн. Би 2 3 бичлэг хийж баг нэг бичлэг цаг сувуу яв. Өнөөдөр бичлэг болохоор 6 минут 25 секундын бичлэг хийсэн байна. За тэгээд одоо болохоор би ингээд одоо дээдлийнх нь өсөнөд ер нь цуглуулах гайгүй хичээж байгаа шүү дээ. Тэр хамгийн сүүлийн үсгийн л ер нь цуглуулж чадаагүй бусдаар бол ер нь бүрэн цуглуулсан гэж бодож байгаа. За тэгээ нөгөө бөмбөлөг зөхиод өгдөг тэр тоглоомнуудыг би нээ гэж бодоод сайн зураг зураатай гэж ер нь бодсон. Тэгээд өмнөх бичлэгэн дээрээ бол сайн зураг зурсан. Тэгээд одоо ямар өндөг авал тхийн тоглоом гарна марна гэдэг ч юм уу тийм ээ. Тиймэрхүү хөл бөмбөг айгүй сайн гоё байдаг хгүй. Би хөл бөмбөг тоож үзчихсэн. Хөл бөмбөг гэдэг тоглоомыг танаа тоож үзчихсэн үү? Би тэр хөл бөмбөг гэдэг тоглоомыг тоглож үзээд үнэхээр надад таалагдсан болохоор би тоглоомыг ер нь заавал чи авна гэж боддог. За тэгээ энэ дээр болохоор аюу гоё тоглоомны тоглоом одоо ямар нэг юмнууд дандаа нэмэгдэж ирсэн. За тэгээ ер нь бол тэр бас жимсний үеийн бас нэмж юу хий гэж бодож байгаа. Тэгээд аюу гоё юмнуудыг одоо бүгдийн туршия гэж бодож байгаа. Бүгднгийн туршия гэж бодож байгаа. Та нарт бүгднийг туршиж харуулъя гэж бодсон боловч яг эднэрийг туршиж үзээгүй шүү гэж харуулж аслах шиг байна. Тэгээд би эхнээс нь туршиж үзүүлье гэж бодоод одоо энэ үлдсэн бэлгэнүүдэд задлж байна. Тэгээд эхнээс нь туршиж үзье гэж бодоод туршиж үзсэн чинь ингээд би баг зарим нь байгаагүй дараагийн part 3 дээрээ л одоо хийж үзүүлье даа гэж бодсон. За тэгээд одоо энэ дээр бол 69 болж байна. 69 зоостой. Тэнд байгаа өндөг байгаа тэр өндгийг авч болно шүү гэд хэлээд байгаа. Би тэр өндөрөөс юус авахгүй гэж бодож байгаа. Яг бол би одоо хөл бөмбөг эсвэл тэр нөгөө нэг юу лээ бөмбөг ингээд зөхиод оруулаад зоосноос аваад шүү дээ. Би тэрийг нээ гэж одоо тэрний өндгийг авъя гэж бодоод байхгүй. Одоо энэ жишээл гүйлтийн зам байна тийм ээ. За тэгээд одоо усанд оруулдаг байна. 0-ийн өрөө байна. За тэгээд би тоглоомд оруулахад шийдсэн юм шиг байна. Тэгээд буцаа гарсан. Нэрээ буцаа гарсан байхгүй. За тэгээд одоо би бүх тоглоомуудаа эндээс энэчнээс эхлээд байсан. Одоо энэ чинь сакстай болсон байгаа. За энэ саксаар ингэж оруулна гэж юм. За энэ чинь унтаж болно гэж харуулж байгаа юм шиг байна. Доор нь ч гэсэн нэг нь унтах боломжтой. За тэгээд энэ болохоор Squidboard мэдгүй яа юу ч дууддаг юм дгүй. За тэгээд нэг иймэрхүү. Тэгээ энэ болохоор буухгүй байхаар би нэгээр нь хийж үзүүлсэн. Одоо энэ болохоор жишээлбэл 0-ийн өрөө байх жишээ нэг тий. 0-ийн өрөөнд орж байхдаа ийм солон болон гардаг аюу маягтай энэ төр гэдэг тий. Тиймэрхүү нэг утгатай. За тэгээд гарч ирэх нь байн дотор усанд оруулсан би нэгээ усанд оруулахдаа ингэж хөөсрүүлж байгаа. Тэгээд дээрээс нь шууд устцдаг хгүй. Тэгэл ер нь аюу амархан заяо. Ер нь энэ бүх юмнууд ер нь 2-3 насны одоо ингээд жоохон ухаас суудсан тийм ээ. Тоглож моолох манай дүү шиг тийм тоглож моолж чаддаг тиймэрхүү хүмүүс ер нь аюу тохирсон юм шиг санагдсан. За тэгээд тэр лгуун од болцсон байвал одоо болцсон гэсэн үг байхгүй. За тэгээд одоо энийг харьтаа одоо энийг буцаа аваа явж ин тэгээд тэр угаасаа өсөрдөг. За тэгээд энийг нээчээд энүүгээр одоо тоглоё гэж бодоод аваад ирсэн. За энэ бөмбөлөг болохоор тоглож ингэж өсөж харайж иймэрхүү тоглоно. За тэгээд
одоо энэс гаргаад тэр хажууд нь одоо ийм тийм бууддаг юм байх хэвээр. За тэгээд хажууд нь галтгоо байгаа. Тэр галтгоо нугаас кекс микс амттай юм хийдэг. За энэ чинь ундд болдог. За цааталт нь болохоор бөмбөр тоглодог. Цааталт нь юм байгаа ч гэсэн бид тэр цаатал руу яваагүй байлээ. Мартсан юм шиг үлээ. Тэгээ гүйлгээд байсан чинь чааш гараагүй байхгүй юу? Тийм. Тэгээ одоо цаашаа одоо явна. Энүүгээр явна заяа. Одоо цаашаа гадаа гарна. Одоо гадаа гарна заяа. За одоо гадаа гараад бэлэг тэгээд ер нь ясмасыг нь ер нь хог мог нь аваад хүчтэй. За тэгээд иймэрхүү тоглоомууд байгаа шүү гэж хариулж хараалж ашигван. За энийгээр бассейнд орно. За тэгээд энэ маань болохоор бассейнд гарахгүй байгаадсан болохоор би нөгөө нохоогоороо цэнхин нохоогоороо тоглосон. Тэгээд та нар лайк, subscribe дараад өгөөрэй. Тэгээд ер нь бол би улам гоё бичлэг хийхийг ер нь зорж байгаа. Тийм тэгээд би ч гэсэн өөрөө ч гэсэн өсөж байгаа. Нэг юмар дурандаа нэг ийм сонир бичлэг хийгээгүй зүгээр л чадж байгаа юм аа нэм шүү за. Тэгээд дараа нь гоё сураад явах байх. Би энийг найзаараа нэг эхлэлийн заалгасан. Тэгээд би бусдын ер нь өөрөө сурцсан оролцож байгаа. Тэгээд иймэрхүү юмнууд нь ер нь тоглож чадаагүй бичлэгээ дууссан байгаа. За тэгээд лайк, subscribe дараад өгөөрэй. Би илүү улам гоё бичлэгээ хийхин тулд хичээж байгаа. Баяртай.